сайн байцгаана уу? Mongolians in Australia podcast-ийн маань 21 дахь дугаар эхэлж байна. Өнөөдрийн дугаараар Blue Water Accommodation and Study Service буюу Австралид хөрөнгө оруулах сурах хүмүүст зөвлөгөө зурчлалын газрын захирал, үйл хөдлөх хөрөнгө оруулалтын стратегч, боловсрал, аялал үйл хөдлөх хөрөнгийн зууч, mortgage broker, булгамаагчтай холбогдоод байна. Тэгээд булгамаагч программист мэргэжилтэй Австралид мэдээлэл харилцааны технологиор мастер хамгаалсан. Анх 2007 онд Сидней хотод ирж байсан ба 2012 оноос Сиднейд гэр бүлийн хамт суурин амьдарч байгаа. Тэгээ өнөөдөр бид хоёрын яриа бол ерөнхийдөө Австралид үйл хөдлөх хөрөнгийн талаар илүү ярилцаж та бүхэнд бас мэдээлэл хүргэе гэж бодож байна. Их сонж байх гэж бодож байна. Тэгээд за сайн байна уу булгамаагч? За сайн байцгаана уу? Энэ өдрийн мэндийг хүргэе. Цаг зав гаргаад энэ завгүй үедээ бас манай подкастт орж аваад баярлалаа. За танай сонсогчдод бас бүгдд нь маш сайхан мэдээлэл хүргэж байгаа энэ өдрийг бас азтай байна гэж хэлмээр байна уу? Одоо та нар шиг ийм хүмүүс гарч ирээд бас мэдээлэл түгэх боломж олгож байгаад бас их баяртай. Баярлалаа. Олон хүний өмнөөс. За хоёлаа анх Сидней хотод 2007 онд ирж байсан тэр үеийнхээ одоо сэтгэлдлийг бас хуваалцъя гэж бодож байна. Тэр үеийнхээ байдлыг бас яриад 2007 онд анх ирж байсан үе. За би 2007 онд яг PR авчаад тэг нэг сард ирж байсан. Тэг Монголд ч өвлөдөг шүү дээ. Тэгээд Австралид бол мөнхийн зунаараа идэг дулаахан өвлийн утас хэрэг болдгоо гэж бодоол одоо Монголоос нисэхдээ онгоцны буудлын дээр бүх зузаан хувцас орхичил ниссэн. За Сидней бол яг бусад тэр хойд зүг рүү байдаг, төв рүү байдаг мужуудад бол бас цаг агаар их сайхан шүү дээ, тий. Тэгээ ер нь бол над бол их цаг агаар нь хамгийн гоё нь Сидней юм шиг санагдсан. Урагшаага бас жоохон хүүтэн бидэг шүү дээ, Камбера, Тасман гэсэн тий. Тэгээ ер нь хамгийн best одоо цаг агаартай хамгийн сайхан нь бол Сидней юм шиг санагдсан миний хувьд. Тэгээд яг их цастай хүүтэн өвлөөс тэг халуун нартай зуных нь яг дунд сард ирчихээр баг хөнжил нөмрөх гэхээр даавуу хүртэл халуудаад зузаадаад тийм хөндлөлтэй санагддаг гэсэн. За тэгээд Австралиг ер нь бол англи хэлтэй их хөгжсөн орн гэдгээр нь сонгож ирж ирсэн да. Тэг монголчууд ч бүр 94 оноос ахуулаад Австралийн засгийн газрын тэтгэлгээр сураад эхэлсэн байлээ шүү дээ манай томчууд дандаа. Тэгээ 97 оноос ер нь төгсөгчд нь бий болоод тэгээд нэг Moses ч юм уу Драусидийнхний янз янзын холбоод байгууллагатай зүйлд тэд нар бол бас нэлээд сэргхэн толгойтой үйл ажиллагаа их төвтэй явуулдаг мундаг нөхдүүдийн бүлэглэлүүдс байдаг болсон юм билээ. Гэхдээ ялгаагүй л одоо сүүл рүүгээ нөгөө тэд нарын чинь гэрийнхнийх нь тэтгэлгийг өгөхөө байгаад гэрийнхэн нь ажил хийхэд хүрээд тэгээ хот хооронд тэгж их аялаад Австралийн тэр чигт нь хөндлөн гуйлд мэдээлчих боломж нь бас сүүл рүүгээ нэлээд хомигдсан байх гэж би бодож байна. Дээр нь байрны түрээс тэр хооронд ч 90 оноос ч биш одоо бүр хэд дахин нэмэгдсэн байгаа шүү дээ. 2007 онд би чинь байр авахгүй судалгаа хийж байхад 170 мянгатал лээсээ 2 bedroom одоо монголоор бол 3 өрөө байр бол цөөх хөвгттэй айлд болчихж байгаа байхгүй юу тий. Гэтэл одоо бидний яг энэ өндөрлөхөөс харвал энэ онд бол 500 мянгаас доош байр гэж байхгүй. Түрээс нь 500-аас доош гэж бас ховор байгаа шүү дээ. Тий. Тэгээд яагаад заавал бас Сидней хот яг сайтаа бол цаг агарын бас яг тэ сайхан боломжийн цаг агаартай гэдэг үднээсээ Сидней хотыг бас илүү онцлол та. Ер нь тэгээ Сидней хотод та анх ирэхдээ яагаад заавал Сидней гэж монголчууд их байдаг болохоор нь Сидней гэв яагаад Мельбурн биш яагаад Брисбен биш байсан бэ? Бас монголчуудтай холбоотой болов? Яг би өөрөө л яг тухайн үедээ PR авсан. За яг хэл бас овоо олцсон. За тэгээд тэнд ажиллаад үзсэн учраас миний хувьд бол яг ажилч ангийн сэтгүүгээр харах юм бол зүгээр нэг жижиг хотод ажилтал бол бас сайхан амьдраа явчих болохоор ирсэн. Гол нь нөгөө гэр бүлийнхэн чинь одоо том хотод арай том боломж өгдөг. Ядаж ажлын зах зээл нь 10 дахин том байгаа шүү дээ.
Тэгээд яг монголчуудын тоо их байдаг талаас нь ерөөсө бодоггүй. Ягаад тэгэхээр бид нэр монголчуудаар ажил олгох юм бэ ч юм уу, ажлын суурь гаргах юм бэ гэсэн ойлголт тухайн үед байхгүй. Маш цөөхөн Монголтой байсан шүү дээ. Уртаашаа одоо Сиднейд намайг ирж байхад нэг 200 гаруй монголчууд л хоорондоо нэг нэгнийхээ сураг авалцдаг. Яг тийм холбоцсон дундын танарх шиг юм сошиал хөгжөг ерөөсөө хооронд нь холбодог юм гэж баг ховорхон яг нэг консул гэж байсан элчин ерөөсөө байхгүй. Консулын нэг өвөө маань яг нэг имэйлүүдтэй л байсан баг. Тэг имэйлүүд нь бас тийм олон биш ээ. Тийм олон зуун хүний контакт байхгүй шүү дээ тэр үед чинь. Тэгэл нэг хоорондоо яаж хэл бас авалцдаг байсан нэг 100 гаруй монголчууд нь л нэг баяр ёслолоор хоорондоо нэг алдаг оны 20-30-аараа ингээ фракцаараа нийлдэг л гэсэн. Нэг намайг авчихсан. Уртаашаа бүх тийм мужуудаараа нэг 500 орчим монгол байх гэсэн тооцоол байснаас нь элчин байхгүй болохоор яг тийм тооцооны мэдээлэл бол байгаагүй. Тэгээ та тэгвэл анх ирээд одоо хийж байсан ажил одоо ер нь ямар ажил хийж бай. Тэгээ ажлын туршлага эдрээс хуваалцвал сонирн бахал та 2007 онд ирсэн хүний хувьд. Тэр бас их сонирхолтой. Тэгээд яг нь PR авчгаар чинь тэр засгийн газрын янз янзын бүртгэлүүдэд орчдсон болов яа гэм бол мэдэхгүй. Тэгээд маш их олон газраас би өөрөө ажилд орыг явгаагүй байхад за энэ ур чадвартай ажилчид ингээд Австралийн засгийн газар ураад авчирчлаа шүү гэдэг утгаараа маш олон тийм ажил зуучлагч рекрутерүүд маш их холбогдчихсэн. Ажлын байртай компаниуд маш их холбогдчихсэн. Их өндөр эрсдэлтэй мэргэжил байсан болов гэж бодсон шүү тухай үед. Тэр хүмүүсийг тэгж ажил хайж их зовж моогүй. Яг өөртөө бол шүү дээ. Зүгээр өөр хүмүүст жишээ нь тухай үед манай гэр бүлийн хүнд бол яг буурс өдрийнхөө маргааш нь жишээ нь машин угаалтай ажил бол олдчихл байсан л та. Гэхдээ яг зүгээр тийм гоё ажилд бол би 2-7 хонжиж орж исэн. Тэгээ 2-7 хоногтой бас зүгээр байгаагүй нэг монголчуудаас тэр нэг зочд буудлын хаускипер ажил хийдэг шүү дээ. Тэгэл тийм ажил нэг олоод хийгээд дөнгөж нөгөө тренингдээ тэнцээд жинхэлэх гэжсэн чинь намайг одоо нэг гоё ажил хий өдрөөр завгүй болгоно гэдэг чигээр нөгөө компанид ингээд шууд одоо боллоо гэж чаддгүй. Тэгээ оройгоор бас давхар тэр нэг эмнэлэг очиж цэвэрлээд дэгсэн. Тэгээ өглөө оройгүй ингээд нэг хэсэг 4 сар бас явсан буун готлоо. Яг мөнгө бол сайхан олдож байгаа юм шиг гэрнэ. Бас жоохон завгүй л гэсэн. Тийм. Ер нь та анх яагаад энэ үйл хөдлөлийн салбарыг сонгож бас сонирхож энэ салбарт орох болсон бэ? Ер нь бол яг Монголд ч ипотекийн зээл мэйл гэж юм сургаггүй үед бид нар чинь амьдрал хөөсөн залуучууд Америк Солонгос руу цувдаг байсан. Яг тэр үеэр гадагшаа гарчиж байгаа байхгүй юу? Тэгээд зээлгүйгээр л байр авах тийм ганцхан боломжтой. Тэгээд яг их өндөр үнэлгээтэй газар цалин сайтай ажил хийж мөнгө ураж байгаа л Монголд нэг мөсөн одоо зээлгүй байр авдаг. Тийм хэв маягтай байх үед Австрали руу гарцсан чинь Австралид очиод би нэг гайгүй ажил хийгээд эхлэнгүүт их сонирхолтой дээ монголчуудтай туслах галаас хөрхий дээр нөгөө Монголд жоохон нэг гэрийнхэн маань ингээд өөр ширэхтэй мөнгө төгрөг байнга явуулах ажилтай. Тэгэл тэд нартай туслаад явж байгаа хооронд мөнгө төгрөг наашаа цааш нь тэгэл шилжүүлээд явж байгаа хооронд нөгөө банкнд хэсэг ингээд цалин өндөр орж ирээл хүмүүсийн мөнгө төгрөгийг төр байлгаадсэн чинь банкны салбарын менежер нь бүр таньдаг болсон. Орох болгонд чи байр аваа, зээл аваа, юм аваач гэж бүр ядаргаа болохгүй. Тэгэхээр нь би 2007 онд шүү дээ. Тэгэхээр за гээд нэг уулзаад нэг home loan approval гэж нэг юм өгсөн. Тухайн үед тэр нэг аюу их өндөр дүнтэй баг 400 мянган долларын зээл авах боломжтой. Байр чинь дөнгөж 100 идэх мянга байсан байхгүй. Тэгээд нэг тиймэрхүү ганцхан одоо би чинь нэг тухайн үед дундаж цалин л авдаг байсан. Дундаж цалин бол тухайн үед нэг сарын 5,000, жилийн 60,000 байсан юм да. Одоо бол тэр чинь өссөн шүү дээ. Нөгөө New South Wales-ийн дундаж цалин жилийн 84,000 гэдэг чинь сарын 7,000 болсон байгаа тийм үү. Тэгээд тухайн үед тийм дундаж цалинтай хүнд ингээд 4 байр авах хэмжээний зээлийн ирэх ингээ өгцөн. Би тэгээ өнөөх нь яхаач ойлгоогүй
Тэгэл банк орохоор чиний нөгөө зээлийн апрувлыг чинь 3 сарын хугацаа дуусгах гэж шүү сонгох уу байраа олсон уу гэж тэгээд тэгээ одоо за нэг байр авах хэрэгтэй юм билгүй гэдэг айгүй нийттэй. Тэгээд байр авсан чинь айгүй хурцлээ өнөө байр нь ингээд ерөөсө дараа жил нь л гэхэд 92 мянгаар өгнөсч байгаа нөө 170-ын байр чинь дараа жил нь ингээд 260 мар болоо явчихж байгаа шүү дээ. Тэгээ би чинь нөгөө 2008 оноос гэх юм уу да бас нөгөө монголчуудын л нөгөө тойрсон зовлон штэ нэг ах дүүгэж татчих юмсан. Одоо нэг өөрөө жоохон амьдрал гайгүй болоод тэгэхээр тэрэндээ ч эндээ ч гээл тэргээ үүдэн татчихъя. Тэгэл тэгсэн чинь тухайн үед л яг нэг 2008 онд би нэг 5 хүн Австрал руу гаргасан юм аа. Тэр чинь зүгээр нэг ажилтны ангийн хүмүүст бол бас аюу чанга хөрөнгө оруулалт тахгүй юу? Өөрсдийнхөө одоо дураараа өрөх байсан одоо хүснээрээ тэр улсын жишгээр амьдрах байсан мөнгийг нэлээ өөрсдөөсөө хасаж таньж цуглуулж ээж тэр хүмүүсийн одоо онгоцны бэлээд чемодааны мөнгийг хүртэл бэлдэн шүү дээ. Тэр чинь аюу баяа илүү өгнөд ирж байгаа шүү тийм үү? Тэг зарим нь бол бүр PR-аар орж ирсэн шүү дээ нөгөө IT-ийн өндөр эрэлттэй мэрэгчлээ гэдэг утгаараа Монголоос эрэхтэй юу? Тэгээ шууд Монголоос эрэхтэй яг Монголын дипломыг чинь бас энд Австралид шууд хүлээн зөвшөөрдөг ер нь бол. Тэр тухайн үед айгүй зөөлхөн байсан юм. Тэгээ одоо ч энд заавал одоо тэгээ сураад яг тэр тухайн нарийн мэргэжлэр нь сурсан хүмүүс PR өгөх эрэхтэй эдэр болдог байх шүү. Тэрнээс тэр одоо 2007 оны үед л тийм байсан бах тий. Монголоос тэгж айгүй шууд PR өгч яах гэдэг чинь. Яг өдөр нэг ном бичсэн хүмүүс эднэр бол яг 2005 онд ирж байхдаа ер нь бол шалгуур багтай Австралид нөгөө хүн амынхаа тоог өсгөх бодлого барьж ирэх үеэр айгүйх орж ирсэн мэлээ шүү дээ. Тэгээд тэр үеэр нь бас тэгээд аз таараад гэх юм уу инженер тэгэл ангаах дандаа нь олон жил сурдаг мэрэгчлэр иргэдэн өөрсдөө нэг цагаар мөнгө авах хүсэлгүй тэгэл гаднаас бэлэн авчдаг. Одоо ч гэсэн дутагдaltaй л байгаад байгаа шүү дээ. Тэгээ миний харж байгаагаар яг уу тухайн үед бид нар чинь бас л чангарж явах үед нь л авсан юм шиг байгаа. Тэр skilled migrant аавна гэчээд super skilled migrant нэхийдэх юм гээл тухайн үед одоо миний таньдаг нэг халтар нөхдүүд бор одоо нийтлэг Бангладеш, Пакистан нөхдүүд тэгээл нэлээд байдаг юм тийм. Тэгсэн чинь одоо бүр supreme skilled байж авах юм уу? Яах юм. Гэхдээ би яг өөр гарцууд нэлээд нээсэн л дээ. Одоо бизнес классын визүүд, инвестментийн визүүд, за инновацийн визүүд гэдэг монголчуудын мэддэггүй визүүдийг тухайн үед бас аягүй хөвлөн монголоор орчуулдаг л гэсэн. Тэгээд яг нөгөө мэдлэггүйгээсээ ч гэх юм уу мэдээлэл дутуу хүрээд байгаагаас үл тийм зарим хүмүүс бол тэгээд ухахгүй гэсгээ хайчаад идэм шиг санагдсан шүү. Тийм бах тийм. Ер нь бол Австралиг тэгэл англи хэлтэй тэгэл эрүүл орчинд бас хүн амаа боддог нийгэмтэй тэгэл одоо цэвэр агаартай маш баян эдийн засгийн хөгжлөөр ихний дэлхийд ихний 10-т орж байгаа боловсролын чанар нь дээрээсээ 4-т ордог гэдгээр нь одоо дээр нь гэр бүлээр нь бас авчирдаг гэдгээр нь бас манах их хорхож хүмүүс зүгэлт юм шиг санагдсан ш. Тэгээ цагаач нар ихтэй гэхдээ хотоороо өөрлөлтөө. Тийм тийм. Тэгээд за ер нь хоёлоос одоо ер нь үйл хөрөнгийнхаа талаар илүү бас яриа гэж бодож байна л да. Энд байгаа монголчуудын ихэнх нь ер нь оюутны визтэй байгаа гэхэд бараг л хэлцдэггүй бах. Тэгэхээр PR буюу байнгын оршин суугчийн визгүй ч гэсэн үйл хөдлөхийн Австралид авч болох хэрэгтэй байдаг юм уу? Тэрний талаар ер нь бол болно л доо. Энэ жоохон санхүүгийн боловсрол өндөртэй. Ер нь тэгэл мөнгөө хаан байршуулвал ашигтай байна гэдгийг чинь судалсан хүмүүс зөвхөн Монголоос биш. Ер нь Монголын хөрөнгө оруулагч нар ч гэсэн тэгээд энэ Дубай, Хонконг, Сидней, Шанхай одоо хаа гэдгийг туристийн орлогоороо бас хамгийн өндөрт ордгоороо Сидней ч бас дэлхийд дээрээсээ 2-т ордог шүү дээ. Тэгээ монголчууд болохоор өртөг өндөр байна л гэж хараад хохирогч талд нь яваад байдаг болохоос дэлхийн аль л нөгөө мөнгөтэй ч юм уу мөнгөө хаана байршуулах уу гэж явж идэг хүмүүс бол ерөөсөө Сидней шиг сайхан бэлгсэн орлого ихтэй газар байхгүй юм шиг харагдаж байгаа байхгүй юу?
Тэгэхээр хүмүүс ингээд аль болохоор Монголоос ч гэсэндээ огт энд Австралид жишээ нь оюутныч визгүй зүгээр аяллаар нэг хүүхдүүдээ иргэнгээ жишээ нь Австралид ингээд байрны захиалга эднэр өгөө явдаг монголчууд байдаг юм билээ. Яагаад тэгэхээр салбарын талаарх мэдлэгтэй өөрсдөө Монголд бас нэг үйл хөдлөхөөр ашигтай ажиллаад үзсэн хүмүүс нэлийн байдаг санагцсан. Одоо Монголын үйл хөдлөлийн холбооны тэргүүн байна жишээ нь өөр бас Remax-ийн бас Австралид идэх хүүхдүүдэд нэг иргэх гэж очингоо ашигтайг нь мэдэнгүүтээ Америкийн франчайз Монгол руу оруулсан ч байх жишээ нэ. Өөрөөсөө бас Австрали төгсөгчнөр тэнд яг үйл хөдлөх нь ямар ихээр иргэж 7.8 триллион гэдэг ч одоо их найдаар иргэж байгаа шанааныхаа хэмжээгээр л утгаж чадчихвэл заавал тэрнтэй энэтэйгээл толилцох шаардлага байхгүй маш их хэмжээний мөнгө иргэж идэг. Ер нь бол улсынхаа баг нийт хөрөнгийн 13%-ийг төвлөрүүлчихсэн хамгийн том салбаруудын нэг шүү дээ. Тийм ээ. Тэгэхээр ер нь Сидней хотох байрны ханш ер нь хэр хурцтай өсөж байгааг нэг жишээ дурдаад бас хүмүүстээ сонирхуулаад за жишээлбэл за тэдэн онд ийм үнэтэй байр байсан бол 1 жилийн дараа 2 жилийн дараа тэгэд болсон гэх жишээнүүд тас хүмүүст яриулах сонирм баг та. Тий авах юм нь австралчин бүх юм нь тооцоо статистик нь бэлэн Google-д ерөөсөө хамаг мэдээлэл нийтэд тодорхой байдаг. Тэгээд сүүлийн 100 жилийнхэн дата явж идэг. Монголд бол яг хав тэнхлэг зуучныг сүүлийн 10 жилийн одоо статистик байгаа. За Remax бол нэг сүүлийн 5-6 жилийн статистик үүссэн байгаа. Тэгэд Австрали болохоор бүр сүүлийн 100 жилээс гадна ирээдүйн нөө форкастууд нь шүү дээ. Хэдэн онд яаж өсөх тэр тооцоонууд нь бүгд ингээд хаанхын хэний гаргасан судалгаа гэдгээрээ л гэхээс биш ерөөсөө бүх банкуд, бүх одоо санхүүгийн чиглэлийн байгууллагууд, бүх үйл хөдлөлийн байгууллагууд энэ талаар судалгаа хийж идэг. Тэгээ яг нь миний хувьд зүгээр яг алийг нь сонгоод, алинд нь итгээд, алийг нь дагаа явбал зүгээр юм гэсэн бас өөрийн хувийн бас үзэмж байдаг л та. Би ч бас өөрөө маш их датан дундаас яг хэрэгтэйгээ богино хугацаанд шүүрчийг тэрэндээ тааруулж бас өөрсдийн гэсэн монголчуудын сэтгхүүд төгссөн бас мэдээлэл сонгох тал дээр бас өөр аягүйх тийм санаачлахтай гэх юм уу. Янз янзын мэдээллүүд байна л та. Одоо жишээ нь яг өөрийн маань хувийн туршлага гэх юм бол анх 2007 онд байрны ханш бол 170 байсан гэж байгаа шүү дээ. Тэгээ 2008 онд бол ингээ 10% өсөлт явцсан байна. Одоо бол ингээд жил болгон Сиднейгийн байрны үн 7.6%-аар өсөө явдаг дунджаар шүү дээ. Мельбурнийх бол 8.1% өсөлттэй явдаг. Одоо энэ жил 1 сая байсан байр эх жил одоо ингээд 107 хэд үлээ 7.6% өснө чинь $76,000 ингээ өсөх боломжтой байна. Тэгээ ер нь бол national дундаж буюу Австрали байр жил болгон одоо бүх жижиг том хотууд Тасман, Адлайдаа оруулаад жилдээ 6.7%-аар байрны үн байнга өсөж идэг байна. Тэгэхээр одоо тухайн үед нөгөө 100 эдхэн мянга байсан байрууд ч одоо бол Сиднейд хагас саяас доош байр гэж байхгүй. Гэхдээ яг хуу хамгийн хямдхан дүүрэг гэвэл Ливерпулд нэг 290 мянган байрууд нэг олдож болно 2 өрөө байр. Хомбуш хамгийн үнэтэй нь буюу за нэг хаус барьцгаар хэмжээний нэг айлын газар зөвхөн газар нь 4.2 саяар зарагдсан бахан саяхан. Энэ хоёр болсон газар шүү дээ тийм. Тий, дээр нь бол яг уу ямар ч хаус барьж болно. Тий. Тэгэхээр ийм хандсан тийм газар байх нь шүү дээ. Тийм амар үнэтэй. Монголчууд бол яг нэг 500-аас 800 мянган долларын байрууд ерөөхдөө сонгож түрээсэлж байгаа. Гэхдээ анх намайг 2007 онд ирэхэд байрны түрээс бол ер нь нэг 200 гарантай 7 гэх. Гэхдээ дорхноо ингээл дараа жил нь 300 эдмэд болол явцсан л та ер нь бол. Тэгээ хотын төвийн байр 550 болох үеэр дандаа төв рүүгээ шигдээд бийждэг гэсэн монголчууд ер нь хотоос гадагшилж эхэлсэн. Тэгээ одоо бол дандаа яг хотын төвд амьдардаг монголчууд барыг байхаа болсон баха. Яг ганц бие оюутан нэлээд олуулаа шавдаг өрөөндөө барыг зургуулаа наймуулаа чихдэг газруудад бол яг нэг 7 хоногийн 100 хэд метр байдаг юм шиг байна лээ. Би өөрөө бас яг визний бизнес айгүй олон жил хийгээд тэг маш олон хүмүүс Австрали руу гаргацсан чинь яг зөвхөн Монгол зах зээлээс биш л те
Тэгээ өнөөдөр маань ингээд Австралийн яг нөгөө түрээсийн зарчим сайн мэдхгүй, урьдчилгаа одоо барьцаа, бондын талаар ойлголт бага. Тэгээ эртхэн хилжээж нөгөө гарахтаа бондо буцаалт нь ямар гэдгийг нөгөө хил осны мэдлэг багтаа 40% нь ер нь хил сурах гэж ирдэ штэ. Тэгээд нөгөө хилний курсын оюутнууд маань хилний бэрхшээлээсээ болоод ингээд байр маярн жишээ таалагдахгүй үед яг хугацаанаас өмнө гарах марах ч юм уу янз янзын асуудлууд их дагуулжсэн учраас би өөрөө эхэндээ нөгөө оюутнуудаа байр олгодог одоо accommodation provider гэж хэлдэг юм да. Тиймэрхүү оюутны байрууд өгдөг газруудаар байлгаж байгаа. Сүүл рүүгээ өөрөө rent to rent бизнес хийгээд байрнуудаа түрээсэлж аваад буцаад нөгөө өөрийнхөө авчихсан одоо tenancy supply-тай тэр түрээслэгч нийлүүлэлт хийдэг хүн учраас би өөрөө ингээд түрээслүүлдэг бизнес хийж байгаа. Сүүл рүүгээ яг 2015 онд штэ. Засгийн газар нь бас шийд гаргаад ингээд эзэн нь биш байж амлж түрээслдэг бизнесүүдийг ерөнхийд нь 20-50-д эхлэнгүүд би болохоор нөгөө худалдаж аваад ах юм болно. Би өөрөө хүснээрээ түрээслүүлж болох юм байна гэсэн ойлголт авсан. За тухайн үед бол тэр бизнесээ алгаж исэн зарим хүмүүс болохоор арай өөр зарчмаар хизээч байр авч чадахгүй гэж гүнээ итгэсэн хүмүүс нь бол яг эзэнтэй тохироод тухайн үед чинь бас нэг Airbnb төрлийн бизнесүүд бас нэлээд ирчээ авч исэн. Тэгээд BNB professional төрлийн компаниуд бол яг эзэнтэй нэг 25-30% гэрээгээд жирийн түрээс бол яг нэг 5-6% байдаг байхгүй юу? Жижиг хотуудад яг нэг 8.5%, 7 хоног болгоны түрээсээс. Тэд нар бол яг жирийн түрээсээс өндөр болж өгдөг. Ер нь бол өөрөө түрээслүүлдэг учраас эсвэл өдрөөр нь түрээслүүлдэг учраас жирийн түрээснээс доотлол нь ингээ 2 дахин их орлох боломжтой учраас тэр түрээсийн орлогын 30%-аар эзэнтэй гэрэлдэг тийм шин төрлийн бизнесүүд нэлээх ирчээ авсан байна. Би болохоор нөгөө худалдаж авсан байрууд маань өөрөө жишээ нь Арн Клифгээ монголчуудын мэддэг нөгөө Монгол хоолны газар, Монгол шоптой газар би 285 мянгаар жишээ нь байр авах гээд нэг 10% урьдчилгаа 28,500 гээд авч исэн байр маань ерөөсөө жилийн дараа 400 мянга болоод өсчихөж байгаа байхгүй юу? Тэгэхээр яг Монголд байдгүй тийм refinance буюу дахин санхүүжилт гэсэн аргаар би зээлийн топ ап хийлгээд тэгээ дахиад 110 мянган доллар одоо гар дээрээ бэлхнэр гэх юм уу? Яг данс руугаа авцсан байх. Тэрийг бас монголчуудад тайлбарлахын тулд нэлээд ажиллагаа ордын билээ. Ягаад тэгэхээр ихэнх хүмүүс ипотекээс өөр сонголт байхгүй болохоор зээлээд гэж олон янзар хургалт хийж болдог гэж мэдэхгүй. Тэгээ байрны үн өсөхөөр дахиад өөр зээлдэх ч юм уу одоо байгаа банктайгаа яриад тэр зээлээ шинчлээд дахиад нөө зээлээ сайжруулаад яваад иж болдог. Эсвэл тэр нөгөө байрны үнийн өсөлтөө сугалж болдог талаар нөгөө сайн мэдээлэлгүйгээсээ болоод дахин ингээ олон байр аваад олон байрнаас олон 100 мянган доллар суглаад дараагийн байрны урьдчилгаа босгох ч юм уу эсвэл лайфстайлаа хангах тийм хангалуун одоо жилдээ 100 мянган доллар гэдэг ч юм бол их мөнгө штэ. Тий ажил хийж олсноос баг ингээд 2 дахин их болох боломжтой юм байна гэдгийг чинь би өөрөө хараад тэгээд яг уул нь мэддгэлээсэн л да нэг 20 наснаас хойш нэг Баяа ав ядуу ав гэдэг нэг ном яагаад ч уншсан юм а. Гэхдээ яг манай монголчууд одоо л тэр зүгийн мэдлэгсэтэй тэрэндээ анхаардаг болж байгаа. Тэгээ манайхан чинь нөгөө маш их хөдөлмөрлөлчөөд би ч гэсэн тухайн үед нөгөө визний бизнес хийх гээл нэг оюутнаас чинь нэг яг 1000-аас 3000 доллар олохын тулд тэгээ хамтрагчтай талын нөгөө Монгол талдаа бас ингээ хуваалцсан. Тэгээд зардлуудаа бодно. Тэгэл маркетинг, интернет, принтер өчнөө зардал гарна штэ. Тэднийгээ бодохоор 100 оюутан тусалж ижил тэр 100 мянга болно. 100 кастомер гэдэг чинь тэрэндээ таарсан маш их хөдөлмөр, маш их хүн хүч ажиллах одоо хүн цаг гэднэргээ явна штэ. Гэтэл өнөө байр маань ерөөсөө ганцхан байрлал гэхэд жилийн 100 мянга олж болж байгаа юм бол гэд тийм бас нэг сонин одоо сайн болон муу талтай бас нэг тийм сул орлого орж ирсэн тохиолдол байгаа. Сайн тал нь бол яг хүн болгон тийм маш их хэмжээний мөнгө лотерейгоор ч юм уу хонжир суглагаар хожоод ч юм уу тийм мөнгөтэй болохыг хүсдэг. Гэтэл яг нөө тэрүүгээрээ яхаа шийдэггүй байсан хүн ч юм уу тийм хүмүүст бол ингээд ерөөсөө юу ч хийхгүй байж болд юм байна ч юм уу тийм бас сүрэгч юм уу бас ойлголт үүсдэг юм хоёр талтай юм билээ. Тэгэхээр одоо жилдээ нэг байр аваалахад ингээл үнэнөөсөө дэвэл гоё юм байна ч юм уу. Тиймэрхүү яг уу тэгэд нэг талаас харахаар гоё. Гэхдээ энийг бас маш ухаалаг байж зөв менежментийн хэлэх юм байна гэж харсан. Ер нь бол
Одоо тэр 400,000 болсон байр маань дараа нь 3 жилийн дараа 525,000-аар үнэлгээ иржсэн бахан. Тэгээ ахиад 100,000 суулж авсан бахан. Тэр хооронд нөө зээл маань төлөгдөд байгаа шүү дээ. Нөө зээл авцсан моргэж гэдэг. Тэр нь бас хөөрхөн зээлийн хүндээ бол яг одоогийн нөхцөл байдалд одоо жилийн 3% гэдэг чинь 500,000-ын байранд жилийн 3% гэдэг чинь 15,000. Тэр чинь одоо 52 7 хоногтой байхаар нэг 7 хоногийн $300 нь л хүндээ явал одоо тэр 500-ийн туристтэй байрны одоо $200 тэр хүүгээ багасгаа явдаг хоримтлал болоод буцаагаад өөрсдөд нь бол наалт гэсэн юм байхгүй. Том сэдв шүү те. Би манай гэр бүл ч гэсэн одоо бас за нэг тухайн үед ч хэдэн онд байлаа да. За нэг 4 жилийн өмнө та нэг 3 bedroomтэй house авсан. Тэгээ 20% нөхөлөө өөрчилж төлөөд ингээ авсан. Тэгээд одоо яг амьдарч байгаа энэ 2 дахь байраа авахд яг таны түрүүн хэлээд байсан тэр тухайн одоо анх авч исэн байрны үнэлгээ өссөн байгаагаар бараг тэр яг бодит мөнгөн дүн биш ч гэсэн өссөн одоо тэр 100 эдтэй тийм тэр өссөн үнэлгээгээр нь дараагийн 2 дахь зээлээ авахд маань тус болсон л доо. Манай яг брокераас тэгж тус болсон. Та тэрийг бас түрүү цохос дурдчих шиг байна. Тэгэхээр яг тийм юм бас байдаг юм л яг манай Монголд бол тийм байдаг юм уу бас хүмүүс манаас яг ийм мэдээлэл бас сайн мэдчих хэрэгтэй байна. Таны сайн түрүү чи ярьсан юм чи айгүй хэрэгтэй мэдээлэлүүд бас хэллээ л дээ. Ер нь бол Монголд нөгөө ипотекийн зээл гээд ганцхан зээл яг одоо 8% байсан 6% болцсон. Гэтэл энийг маань яг нөгөө өрсөлдөгч тийм mortgage гэх юм уу юм өрсөлдөх байрны зээл гаргадаг компаниуд нь байхгүй, банкнууд нь цөөхөн. Тийм учраас одоо нэг нөгөөгөөсөө бага хүү амлах ч юм уу одоо зээлийн хувиргалт хийж өөр банк руу шилжих тэр бүх одоо зээлийн топ ап хийх тэр боломжууд Монголд бол их ховролтой. Гэхдээ зарим юмнууд нь хөгжиж л байгаа. Ялангуяа одоо 1000 ажилчинтай компани ажилчдаас сар болгоно 100,000 ч юм уу за жилдээ 1 сая цуглуулахад л бол тэр бом төгрөгийн хуримтлалаар бас тодорхой хэмжээнд одоо Монголын 12 банк руу 50 тэрбумын ипотекийн одоо фонд хуваарлагдж байгаа бол зүгээр нэг 1000 ажилчинтай компани 1 тэрбумын ипотектэй өрсөлдөхүйц зээл гаргах чадамж одоо яг дотоод боломжоо нөөц бол потенциал ашиглая гэвэл байгаад байгаа юм шиг санагддаг байхгүй юу? Одоо гэхдээ Монголд бас яг банкуд бас хувьцаа IPO гаргачихлаа л да. Тэгээ IPO гэдэг нь initial public offering за эхний ээлжинд жишээ нь нэлээд гайгүй үнэлгээгээр тэр банкны хэсэгчилсэн эзэмшил одоо тэр хувьцаа эзэмшигчдэд очих нь шүү дээ. Тэрнтэй адилхан яг сүүлийн үед нөө байрны үн хэтэрхий өсөж байгаа учраас property технологийн PropTech гэсэн платформуд нэлээд олон улсаас Австралийн хөл хөдөлгөөний зах зээл рүү их орж ирж байна л да. Одоо банкны forecast-аар бол энэ ковидын дараа post covid буюу одоо энэ 2021-с 22 оны бүх forecast-ууд нь гарсан байна л да. Жишээ нь Commonwealth бол ингээд за энэ байрны үн ингээд 19% өсөх гэж шүү гэдэг $1 сая байр чинь $1,190,000 болж өсгөр тооцоо гарч байгаа хэрэгжил. Westpac бол бүр 20% өснө гэсэн тооцоо гаргацсан байна. Тэгээ жижиг банкуд бол яг нэг 13% өссөн ч юм уу. Одоо энэ хятад хөрөнгө оруулагч нарын за бусад нөгөө зах зээлээс нь Австралийн хөрөнгө оруулалтын зах зээлийг судлаа явж байгаа нөхдүүдийн судалгаанууд эдгээр бүгд л өснө л гэсэн байгаа байхгүй юу? За сайнаар бодоод 20% өслөө гэж бодъё. Гэхдээ ер нь бол 29%, 30 гаруй хувь өссөн дүүргүүд байгаа. Тэр хойшоо чацруу 50 ч юм уу. Келлигийн бол маш өндөр өссөн 30.6%-тай саяхан өссөн байна. За яг national дундаж жишээ нь өнгөрсөн жилийн 3 сард жишээ нь Сиднейгийн хаусын дундаж үн 1 сая байсан бол одоо 1,113,000 болцсон байгаа байхгүй юу? 11% өссөн байна гэсэн үг. Тэгэхээр гол нь үйл хөдлөлийн хөшүүргийнх нь нэг давуу тал нь одоо чи бол жишээ нь 20% нөгөөд 80% ингээ хүний мөнгөөр одоо сая долларын эргэлтийн хөрөнгийг эзэмшихийн тулд $200,000 ахтал болж байна гэж тийм. Гэтэл одоо энэ $200,000-аараа чи сая долларын байрны 1 сая долларын 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 1 сая долларын
ингээд эргэлтийг ингээд 10% байна уу 20% байна уу өсгөж чадах юм бол сая доллар чинь сая 100 мянга сая 200 мянга боллоо гэхэд анх оруулсан мөнгө чинь бараг 100% өсөлт 200% өсөлт явах хүртэл боломжтой гэдэг байгаа байхгүй юу? Тэрүүгээрээ бас үл хөдлөх яг бусад одоо 100 мянгатай 200 мянгатай хүн чинь хадгаламжинд хийгээд яаж өсөх үү тэгж олон зуун хувиар өснө гэдэг чинь маш ховрын үзэгдэл тийм үү? Коэффициент ч юм уу байгаагаа л өсгөнө болохоос ингэж хөшүүрэг ашиглаад бүр их хэмжээний волюмтай ийм их мөнгө ихээр нь эргэлдүүлэх олон нугалж эргэлдүүлэх боломж нь үл хөдлөх арай ахиу идэм бэлээ. Тэгээд бусад хөрөнгө оруулалтын хөшүүргүүдээс. Тэрүүгээрээ надад бас үл хөдлөх маш гайхамшигтай санагддаг. Тий. Ер нь урдчлага ер нь хэдэн хувь хамгийн багадаа хэдэн хувь байвал одоо байрны зээл эхэлж болд юм бэ? Ер нь бол намайг тэр 2007 онд зээл асууж хахад 5% багахад л болдог гэсэн. Бүр 3% багт болдог гэсэн. Одоо яг хөө зүгээр өрх толгойсон аав юм уу ээж нарт нэг 2% багахад болно гэсэн нэг шиг яг хөө яваалаа л да. Иргэдэд боддог нийгмийн л одоо нийгмийн ярилцлагын өрөөнд ажлуудын нэг баг л та. Зүгээр нормали зүгээр энэ reality яг боддороо бол ядаж 10% нь бийжиж PR citizen-ууд бол зээл авч байгаа. Гэхдээ Мельбурнд одоо миний таньдаг монголчууд яг хуу 5%-тэй 95% зээл гаргуулаад 5% депозитор байр авцгаажсэн нөхдүүд төр Dockland 50-аар нэлээд байгаа бах. Footscray 50-аар нэлээд байгаа бах. Зүгээр тийм PayYG буюу цалин нь тодорхой байдаг биш тийм нөхдүүд бол яг хуу 10%, 20%-тэй. Ер нь 20% урдчилгаа байх юм бол тэр нөгөө даатгал матгал нэмж төлөх шаардлагагүй баталгаатай. Тэр банк жишээ нь in case нөө байрныхаа зээлийг төлж чадахгүй байхад 20% урдчилгаа нь банкны дөрөв байршсан байгаа нөхцөлд тэр байрыг буцаага зарсан ч гэсэн алдагдлаа хангалттай нөхөн гэж үздэг учраас тэр Lenders Mortgage Insurance гэх LMI гэ байдаг штэ. Тэр мэрийг бол 20%-тэй хүмүүст бол төлөх шаардлага байдаггүй байна. 20% урдчилгаа нь хүрэхгүй бол яг хөө тэрийг төлж болно. Тэр нь 5-аас 15 мянган доллар идэг. Тэгээд гадаадын иргэн яриатууд бас байр авч болдог. Гадаадын иргэн яриатуудад яг хуу том банкуд бол нодлонгоос хойш жоохон чангарсан. Зүгээр банк бос non banking institutions ч юм уу private lender-ууд бол байдаг. Тэд нар бол яг хуу 30%, 40%-ийн урдчилгаатай хүмүүст бол зээл гаргадаг. Зүгээр PR-уудыг бодвол арай жоохон өндөр хүүтэй ч юм уу. Бид нар жишээ 1.9-өөс 3%-ийн хүүтэй зээл гаргуулж байгаа бол тэд нар 3.99-өөс 6.99 гэдэг чинь яг Монголын нөхцөлд бол бас л 8%-аас цочрохоо эзэн хүмүүст бол бас боломж юм байгаа байхгүй тийм. Тэр нь 30 жилээр зээлжиж болно. Яг 55 нас хүрчүүл 25 жилээр зээлжиж болно. Дээр нь одоо яг ингээ 3%-ийн хүү төлөөл яваад байгаа нөхдүүд байгаа бол редизайн хийгээд зүгээр байгаа банкнда одоо жишээ нь би бол одоо бизнес хийдэг хүн учраас эргэлтийн хөрөнгөнийхөө хэмжээ хүртэлх хэсгийг одоо офсетлоо жишээ нь за сая долларын зээл за бүр хагас сая долларын зээлтэй тийм үү. За хямдхан байр аваад нэг хагас саяын зээлтэй. За тэгээ би өөрөө бизнес маань 100 мянга дотор 200 мянга дотор иргэдэг бол тэр хэмжээнийхээ хэсгийг нь нөгөө тогтмол хувьсах хүү гэж дуулжсэн баг тий бодвол variable rate fixed rate ихэнх монголчууд бол яг нэг variable-аар нь л яваад идэх л та. Тэрийг редизайн хийгээд за би ингээд 500 мянган байран дээр 400 мянган зээлтэй. За би 50 мянган offset-лоод variable-аар явъя. Мөлдсөн 350 мянган би fix-лээд тогтмол хүү буюу байж болох хамгийн бага хүү жишээ 189 ч юм уу жилийн тий. Ингээд төгсчдөг байх нэг 2-3 жилээр тэртээ дөрвөө би ингээд энэ ойрын 1 жил юм уу 2 жил ингээд гүрээгээд эргэж төлөөд ийм амар 300 хэдэн мянга бүгдийг төлчихдэггүй. Тэр хэсгийг хамгийн бага хүүтэй болгож локалж түгжээд тэгээ үлдсэн нөгөө нэг эргэлтийн хэмжээнийхээ мөнгийг жишээ нь харилцах данстайгаа хатгаламжийнхаа данстайгаа шууд offset гэдэг нь яг хаан банкнд бол байдаг юм шиг байгаа. Тэр том харилцагч нартаа санал болгох би. Тэр нь болохоор ингээд
7 хоногт нэг $1000 цалинтай хүн одоо мянгууланг нь өрөхгүй нэг 100-аар нь хүмсээ авчаад нэг түрээс төлөх ч юм уу моргэж төлөх өдөр хүртэл шаардлагатай мэдэнд нэг $900 нь дансанд нь хэрэгтэй гэдэг байгаа байхгүй юу. За би бол бүр бизнес хийдэг хүн нэг за 50,000 бол нэг дансанд орж гарах бол байнга бийждэг үзэгдэл. Тэгэхээр тэр харилцах дансанд байгаа 50,000-ыг би 400,000-ын зээлнээсээ одоо тухайн үед хэд хонуулах нэг хонуулсан бол тэр нэг хоногт дансанд байгаа мөнгөнийхөө хэмжээн дээр одоо иргэн төлөлт нь хүү бодогдохгүй шууд төлөгдсөн тооцогтой явдаг байна. Тийм. Тий тухайн үед би чам нэг 170,000-ын байр маяг ярьжсэн шүү дээ анх ирээд. Хойд нэг 30 жилийн зээл гаргуулчаад тэгээ цалин байлан бол нэг 60,000-тай байгаа шүү дээ. Тэгээ дансанд нэг хүмүүсийн мөнгө дүүргийг нэг Монгол зонгол руу одоо явуулахаас өмнө нэг хэсэг байлгадаг юм. Ганц 2 хоног хооронд одоо тэр 60-70 мянга чинь миний нөө 100,000-ын зээлийг чинь ерөөсө 30,000-ын үлдэгдэлтэй болгочиход 30,000 дээр хүү тоолохоор чинь ерөөсө тий бараг юу ч төлөхгүй. Тэгээд нэг харсан чинь одоо нэг 6 сар болоод нэг Commonwealth-ээс чинь нэг банк statement гэрдэг шүү дээ. За тэрийг үзсэн чинь 30 жилийн зээл маань ерөөсө хагас жилийн дотор 19 жил нь хасагдаад 11 жилд төлөгдөж дуусгаар тийм тооцоо гарч байгаа байхгүй. Тэгэхээр иймэрхүү бас нэг зээлтэй би бүхнийг мэдэн чадна гэж боддог хэрнээ мэддэггүй айгүй хөрхөн редизайнууд бас байдаг байгаа байхгүй. Тэгэхээр байртай хүмүүс бас анхаарах хэрэгтэй. Янз янзын зөвлөгөө аваад гоё бас ингэж болно. Одоо чи бол чинь яг мэд тодорхой хэмжээгээр мэддэг болсон ч гэсэн ихэнх нь нөгөө өмнө нь өчнөө байр авч зарж исэн мөртлөө олон зээл зэрэг гаргуулж болдог, олон байртай зэрэг байж болдог гэдгийг мэдхгүй. Энэ жилээс л дөнгөж 2 дахь 3 дахь байраа өмнөхөө зарахгүйгээр ингээ авч байгаа монголчууд байдаг болж байна. Тэгээ хашрууд ингээд өмнө нь байрных нь үн өсөөл тэгэхээр зарж ижил томруулна гэж ойлгоцсон явж итэл тэрийгэ зарахгүй адилхан ингээ үнэн өсөө байжлаа зүгээр зээлийн топ ап хийж рефинансаар илүү мөнгө сугалж авангуутлаа дараачийн байрны зээлүүд гаргаж болдог байгаа байхгүй юу. Тэгээд дахиад ингээ олон байртай зэрэг явж болдог байх нь. Энэ тохиолдолд 2-оос дээш байртай хүмүүс жишээ нь за 2 байр хоёулаа ингээд нэг 500,000-ын байр 3% хөдөлгөөл ингээд аль нь ингээд жилийн 15,000 төлөө явж гин гэж бодъё тийм үү. За энэ тохиолдолд жишээ нь одоо нэлээд инновацлог тийм mortgage broker-ууд юу идэггүй гэхээр за нэг байранд нь өөрөө амьдраад нөгөө байранд нь нэг түрээслүүлж орлого олдог одоо хөрөнгө оруулалтын байр гэж тооцчих тийм үү. Investment байр. За тэгэх юм бол нөгөө 3% чи одоо нөгөө хөрөнгө оруулалтын байр чинь нөгөө орлого олдог байр учраас тэр нэг 15,000-ын зээлийн хүүгээ орлогоосоо асуулаад тэгээд татварын хөнгөлөлт идлээд ингээ явж болдог байх нь тийм үү. Одоо би жишээ нь ингээд за нэг 7 хоногийн 500-ын түрээс олдог бол нэг жилийн 52 7 хоногт үржүүлэхээр нэг жилдээ 25,000-ын орлого олох нь дээ. Тэрнээсээ нөгөө 500-ын байр чинь 3% хөдөлгөхөөр нэг 15,000 асуулаад 10,000 дээр явуулна орлогоо бичүүлэх нь шүү дээ. За дээр нь бүр 500-аас ч бага орлого олсон бол өөрөө жишээ нь өөр сайд орлогоос ажил хийж олдог орлого нь жишээ 100,000 байж тараад татвартаа ингээ 30,000 төлдөг хүн ингээ 15,000-аар одоо нөгөө орлогоо багасгаад 85,000 руу орж ирэхэд жишээ нь 30% такс биш одоо 27% такс 25% такс төлдөг юм уу. Ингээ татварын рефандаас нэлээх мөнгө хэмжиж болдог байна. Дээрээс нь одоо нөгөө нэг амьдраад байгаа байрны чинь 15,000 ингээ асуулж чадахгүй яваад байгаа шүү дээ. Тэрийг нь болохоор бүр 1% болгоод тэгэнгүүтлээ нөгөө татвар их төлдөг байрныхыгаа 3% явж ирсний 5% болгоод одоо энэ хоёрыг чинь дахиад редизайн хийж байгаа байхгүй юу. Тэр нь яаж юм гэхээр за би ингээд нөгөө инвестмент байранда 5% хүү төлсөөр нэ өөрийнхөө нөгөө татвартай хамаарлахгүй тэр амьдрдаг байрныхаа зээлийг 3 биш 1% болгочихж байгаа. Одоо зах зээл дээр бол бүр 0.69 0.7% хүү төлж болж байгаа юм бүр жилийн хүн шүү дээ. Тийм ингэж инновацлог брокеруудаар дамжсны давуу талаар ингээд байрны эзэмшлээс хамаарсан маш олон гой санаанууд гарч болдог байна. Тэгээд дээрэс нь яг ингээд өөр төрлийн бизнесүүдийн санаанууд бас босно л доо. Одоо энэ гадуур жишээ нь монголчууд
машины зээл авах гэхээр голдоо л нөгөө нэг визнийхаа хугацаанд баригдаад маш богино хугацааны зээл авдаг, өндөр хүүтэй зээл авдаг. Гэтэл яг нь байрны эзэдийн давуу тал нь орлого шалгуулахгүйгээр 100% машины зээл чинь бусдаас 3-5 дахин бага хүүтэй зээлж хэрэгтэй байдаг ч юм уу. Ингээд янз янзын сэтгэгийг ивэл зөндөө юм боломжууд байдаг байна. Тэгээ энэ болгоныг ашиглаад яг Монгол community дотроо бас өөрсдөө ингэ санаачлахтай байж тул жишээ нь гадаадын оюутнууд ч гэсэн байр эзэмших боломжтой. Тэгээ гадаадын иргээрээр байр авахд яг хуучин 2016 он хүртэл чинь 650 мянган байр эзэмшдэг бол PR өгчдөг гэсэн шүү дээ. Тэгээд 17 оноос хойш за энэ гадныхан байр аваад дотоодын эд маань ингээ байр авахд хэцүү болоод байна гэд нэг 8% татвар ногдуулдаг болсон байхгүй юу? Монголд бол тэр нөгөө зарж байгаа тал нь ордер дээрх нэр шилжих болгоод нэг 2% төлөө л яваад идэг шүү дээ. Австралид бол яг анхны байр бол тийм татвар матваргүй. Хоёр дахь байрнаас ахуулаад 3% stamp duty гэдэг татвар төлнө. Одоо ордер гэж юм байхгүй. Австралид бол тэрийн title гэж нэрлэдэг тийм үү? Title transfer. За энэ яг Монгол шиг тийм нэг ордер хэвлэмэл юм ерөөсөө таараадгүй. Тэгээд нөгөө үйлдвэрлэлийн бүртгэл дээр нь нэгдсэн журмаар тэр дижитал хэлбэрээр бүх мэдээллүүд нь бичдэг байна. За тэгээ юугаар нь тэр байрны эзэмшлийг нь тодорхойлдог гэхээр тэр нөгөө консулынх нь бичиг нөгөө биелтэй нөгөө усны биел. За тэгээ сүүхтэй бол сүүхийн биел эсвэл тэр land tax-ных нь биел ч юм уу. Иймэрхүү юмараа эзэмшлээ тодорхойлж болдог байна. За тэгээ яг Монголоос ингээд харьцуулаад ялгаатай гоё давуу суул одоо Монголын зах зээлийн үйл хөдлөлийг хөгжүүлчихээр одоо гэрээ мэрээнийх нь гоё тал давуу талууд гэвэл бас зөндөө юм байна. Одоо Австралид байж үтсэн ямар ч тийм сэрэгхэн толгойтой монголчууд бол энийг маш хурдан ойлгож ирлээ. Ямар ч гэсэн маш гоё юм байна гэдэг ер нь яг юм Австралийн үйл хөдлөх рүү хөрөнгө оруулах гэсэн монголчууд зөндөө идэг болцсон байна. Тэгээ тэд нар зөвлөлөд би бас нэг баялаг сэтгэлгээ гэдэг группт нэг бас Австралид байр мэт иймэрхүү группүүдээр бас жоохон мэдээллүүд ихний хэлцэн контентуудаа анхан шатны ойлголт өгөх зорилгоор нэлээд бэлтгэж байгаа. Яг би өөрөө бас нэлээд next level маягийн агсан шатны контентууд бол бас тэр сургалтуудаар нэлээд суугаад инвесторуудад зориулсан яг mortgage broker-ийн одоо инновацлог юмнуудад зориулсан айгүйх тийм бизнесийн сургалтуудаар нэлээд явсаар байгаа бас жоохон агсан төвшний юм бас яриад идэв гэсэн байж магадгүй. Тэгээ одоо бага бүрдүүлээд энэ контент бүрдүүд хийдэг хүүхдүүдтэй хамтраад анхан шатны мэдээлэл өгөх. Тэгээд монголчуудыг бас нэг жоохон хөрөнгө оруулах сэтгэлгээ, бизнес сэтгэлгээг нь хөгжүүлэхэд зориулаад нэлээд ажлууд хийгдэж байгаа. Тэгээд тэгэх юм бол багаараа монголчуудаараа одоо жишээ Сиднейд байгаа хэдхэн монгол жишээ 2000 монгол өрх жишээ 500-ийн түрээс төлдөг гэхэд 7 хоногийн ингээ сая доллар Монгол community жишээ босгох чадвартай ингээ сайтнууд байгаа байхгүй юу? Потенциалыг харахаар. Гэтэл энэ их сая долларууд чинь тал нь зөвхөн зээлийн хүндээ яваад үлдсэн нь одоо ингээ байнга сүүсэл өгдөг сайлын үнэ болоод буцааж хуримтлагдаад дээр нь одоо эн чинь тугал гаргана шүү дээ нөгөө үнийн өсөлт гэдэг чинь тий. Тэгээ ингээ тугалаад өсөөд үржээд явдаг ийм юм руу одоо бас монголчуудыг сонирхосоо гэж бодоод байгаа байхгүй юу? Тийм ээ. За би түрүүн таны нэг ярьсан юмнаас бас нэг асуулт. За хэрвээ за ингээд за 3 жил за би одоо нэг байр аваад 3 жилийн дараа би тэрийг зарлаа. За тэгээд зарах үедээ Австралийн засгийн газар хэдэн хувийн такс төлөх ёстой байсан бэ? 3 гэсэн үү та хэдэн хувь гэсэн бэ? Хэдэн хувь төлөх вэ? Тэр stamp duty хамаагүй л дээ. Чи нөгөө capital gain тэр орлогын татвар, гинтээ хэсгийн татвар яриад тах шиг байна. Тэр чинь бол нөгөө татварын ангиллаараа тухайн жил гэж тэрнээс өөр орлого болоогүй бол одоо тэр tax table тэдэн одоо 2021 онд бол чинь tax table 2021 оныг харахаар за чи 85,000-аас дээш одоо үнэ өссөн байх юм бол тэр өндөр татварын ангиллаараа нөгөө 20%, 30% татвар төлнө шүү дээ. Зөвхөн шалтай болоогүй одоо нөгөө 18,200 л үнэ өссөн байвал чи татвар төлөхгүй татваргүй. Зүгээр нөгөө амжиргааны доод түвшин нөгөө 37,000-аас ахуулаад 10% татварч эхэлнэ шүү дээ. Тэгэл 10-аас 20%-аар явсан юм тий. Нэг орлогын хэмжээгээр.
тэрийг бас хүмүүс ингээд тогтмол нэг юм байх хэрэгтэй юм шиг ойлгоод идэг үгүй. За үнэхээр хитрхи их ингээд 100 мянга 200 мянга олчвол ер нь бол ингээд зарахгүй тэр title transfer хийхгүй ингээд улам үргэлжлүүлээл зүгээр refinance-аар title нь юу зээлийн top up-а илгээл ер нь бол exit plan-ыг ямар үед гаргадаг вэ гэхээр аль болох нөгөө юм өсөж үрждэг сүсэл өгдөг тугалдаг үнэгээ тэгж алж малахгүйгээр заяа. Зүгээр тоог нь нэмэл олон үнэтэй л болохоо хүн бодно болохоос бид нар бас яг ингээд сая хөрөнгө оруулалтын нөгөө Global Investment Group-ийн нөгөө планаа гаргаж байгаа байхгүй юу. За ингээд энэ хүмүүс эхлэхэд ингээд туслаад ингээд дараа жил нь ингээд баг тэг явсараа 186% ашиг өгж байгаа үед ямар ч тэнэг хүн за би боллоо хаалсан мөнгө өөртөө аваад гарлаа гэхгүй юм байна. Гэхдээ яг хоо юм тэнэг хүн зориулсан нэг сонголт өгөө. Одоо байрын зарж өгөө. Байрын зарад өгчөө гэсэн тийм нэг хөөрхөн сонголт Монголд бас нэг план гаргацсан явж л байгаа. Тэг яг тэр төлөвлөгөөр харахаар угсаал хөрөнгө оруулалтын сэтгхүүнд хөгжсөн хүн бол тэр байрныхаа тоог нэмэл бүр 10 болгоно олон болгохол бодно болохоос тэгж юмыг бол тэг зарж марж тэгж гинтээ ашигын татвар матартаа шатах ямар ч шаардлага байхгүй юм байна гэж дүгнэж байгаа байхгүй. Тийм ээ. Бид чин сая бас яг таны дээр эдгээр за жишээлбэл 500 мянган долларын зээл байлаа гэхэд бас тэг за нэг 80% fixed буюу одоо яг ингээд логтод тэгээд үлдснээр бас ингээд 3 жилээр сая нэлээд доош болоо 189-д болсон. Тэгээд тэр үед нь яг ингээд fixed үлдсний variable буюу яг ингээд төлж болохоор оруулаад яасан цоочилсан л да. Одоо ер нь яг зөвхөн хүмүүсийн яриагаар хамгийн баг боллоо сая ковид үеэр хүү rate аюу баг боллоо гэдэг үе дээр нь яг ингээд логдсон л да бас яг тийм. Сайн байна. Тэгээд хоёр бол бас нэлээд мэдрэмжээрээ зүн бэлгэр гэх юм уу. Маш зөв шийдвэр гаргасан байна. Ер нь бол ингээд ер нь бол ихтэй ингээд аль болохоор яг тэр анхны нөгөө амьдрдаг байранд шүү дээ. Primary residential байранд бол яаж ч үнэ өссөн ерөөсөө тийм татвар матвар байхгүй шүү дээ. Үнэ өссөн ч гэсэн зарсан ч гэсэн зүгээр investment байрууд дээр бол ингээд гинтээ ашигын татварууд төлж болно. Тэгээ дээрэс нь одоо бидний тэр 189 дээр баярлаад байгаагаас ч доошоо 07 069-тэй жишээ би хүртэл харж ирсэн. Тийм сонголтууд хүртэл байдал гэж болдог байгаа байхгүй юу? Тийм. Яа хоёлаа яриалаа бол нэлээд олон цаг ярих юм шиг одоо хоёлаа 45 минут ярьж байна уу. За тэгээ бас зарим асуултууд айлгаас гээс асуунаа. За жишээлбэл за түрээсийн байрны төлбөр төлөөд амьдарч байснаас мэдээж өөрийн орон байраа зээлээ эхлээд төлөөд амьдарчээс мэдээж хамаагүй дээр. Тэгэхээр анх байр авъя гэж бодож байгаа залууд Монгол гэрүүл байлаа гэж бодоход тэднэр тандаад ер нь яг ямар бичиг баримт одоо зүгээр наад захын бичиг баримт ийм мэдээж олон л бичиг баримт бүрдүүлнэ. Тэгэхээр яг ихний одоо нэг та нэг 5-ыг нэг дурдаад хэлээч. Тэгэл нөгөө чи ч гэсэн зээл авч явахдаа анзарч лээсэн билгүй зүгээр нөгөө өөрийгөө PR citizen-ийн батлах яг нөгөө 100% фото ID ч юм уу тиймэрхүү юм байдаг шүү дээ. Медикээр жолооны өмнөх паспорт ч гэдэг юм уу. За гадаадын иргэн яриатаар бол бас л нөгөө гадаад паспорт, гадаадын жолооны өмнөх маяг. За тэгээ нөгөө БУПА карттай бол БУПА карта ч юм уу. За тэр фото ID-тэй холбоотой за банк картууд байж гсэн болох юм тий. За эднээс гол нь нөгөө яг өөрийнх нь нэр дээр гаргаж байгаа зээлэн дээр юу нэмэгдэх вэ гэхээр нөгөө орлогын баталгаа яг ловдок буюу тийм орлого шалгуулахгүй авж байгаа зээл биш бол ерөнхийдөө нэг 500 мянган байран дээр ядч нэг 70 мянган орлоготой ч юм уу байх ёстой болчтой тий. За тэр нь ажил хийдэг хүнд бол нэг асуудал байхгүй шүү дээ. Сүүлийн 2 payslip тэгээ нэг 3 сарын банк statement авахт болчихно. Зүгээр self employed хүмүүст бол яг илүү өргөн боломж байдаг. Тэд нар чинь нөгөө янз янзын орлогууд нь аль нэг үйлрэлт нь өсөж болно. Тэр үеэр нь бас материалаа бариад орж ирэх юм тий. Тийм ээ. Гэх мэтчлэн материалууд бүрдүүлэх юм байх нэ сонсогчдаа бүхэн бас одоо энэ видеогийн энэ ярианаас
энэ их боломжийн тэ энэ их үйл хөдлөх гэсэн энэ их сайхан том сектортэй одоо байгаа одоо танаас ингээ зөвлөгөө аваад одоо бүс хүмүүсийн бас нүд нэгдэж байгаа гэж бодож байна. Бас иймээр харж болох юм байна шүү дээ. Зөвхөн өнөөдрийн ажил уу сургууль гэдэг энэ ч байхынхаа оронд бас ингэж бас өөр өнцгөөс хараад үйл хөдлөх нүдээр харах юм бол энэ аюул том боломжууд байна гэдгийг бас энэ подкастераас хүмүүс маань харж байгаа гэж бодож байна. За тэгээ бас нэг магадгүй таны яг ярьж байгаатай холбоогүй ч байж магадгүй. Гэхдээ нэг ийм асуулт flip house гэд нэрлээд байгаа. Одоо жишээлбэл ингээд нэг Америкт нэг телевиз шоунууд байдаг да flip house гэд хямдхан house авангуудаа за нэг засвар хийгээд нөгөөдгөө сайжруулаад за нэг 3-7 хоногийн дотор ингээд тийм мөнгө зараад тэрийгээ сайжруулаад эргүүлээд дорн ингээд бас зараад бас flip house хийдэг тийм мөнгөө бас тэгэж үржүүлж болдог нэг тийм илрүүл гараад идэм билээ. Тэрийг та бас монголчууд маань ер нь тэрийг тийм байдлаар ер нь тийм байдал ер нь зүгээр үү та тэрний талаас яриач. Тийм. Наадах ч өстой гоё нөгөө ажлын байр бий болохоор хамгийн одоо миний хоббитдэг сэдв байна л да. Ер нь бол энэ Трамп гараад нэг social security-г ажиллах эрхийн жоохон асуудалтай монголчууд ч бүгдээрээ нэг ажил хийж болох байгаа л бүгдээрээ энэ бизнес рүү орцгоосон юм билээ шүү дээ. Бүгдээрээ ч явахтай ер нь жоохон сэргэлээд нь. Тэгээд чинь нөгөө нэг айгу авах юм нь маш их өгөөжтэй, маш их гоё. Ер нь бол ингээд маш богино хугацаанд чинь 3-7 хоногт ингээд $60,000 олдог хэмжээний ийм бизнес байгаа байхгүй юу? Тийм. Тэгээд яг би энэ төрлийн сургалтуудад зөндөө сууж исэн. Өөрөө бас яг хоббитдэг энэ төрлийн ТV шоу маа, контент тэгээд энэ төрлийн гурав багш нараар ер нь нэлээд явсан л та. Тэгээ яг энэ чиглэлээр бизнес хийгээд ер нь нэг энэ чиглэлийн бизнесийг Австралид бас босгож ирэх сонирхол бүхий байгаа. Яагаад тэгэхээр манай монголчууд чинь багасаа нэг тийм гарын урд үтэй бас нэг хөрхөн тийм хөнгө мөнгөний хослол мэдрэмж эднэр сайтай. Яг би өөрөө бол яг тийм мужаан зужааны ч юм уу одоо шалны одоо юуны тоосго мосго тэр бэлтааны ависта гэж бол өөрөө хэлэхгүй ч гэсэн яг адаглаад нөгөө монгол хүүхнүүд чинь нэг төслийн менежмент буюу хэнийг нь хизэн дуудаад хэдэн хоногоо хийлгээд яаж болох вэ? Ямар харагдвал нь одоо таалт нь нийцэх юм. Тэр тал дээр их гоё чадвартай хүмүүс гэж би бодод идэг байхгүй юу? Тэгэхээр ингээ яг өдөр лайбер буюу нэг трейдингийн ажлуудыг нь хийх юм бол австралч одоо бас нэг хар бор ажил хийсэн ч гэсэн хангалуун амьдраад явах боломж нь өндөр. Дээр нь бас тэр төрлийн нөгөө хүнд одоо нөгөө бие ашигладаг тэр төрлийн ажлууд нь харьцангуй бас үнэлгээ их өндөр юм шиг санагддаг байхгүй юу надад. Би өөрөө бас яг 3 хаус бие дааж өөрийнхөө гараар одоо флип хийж үтсэн байх нь. Тэгээд амжилттай ч юмнууд байгаа. За тэгээд яг энэ төрлийн хүмүүсийн бас ажлуудыг ч очиж үзчихсэн. Энэ төрлийн бас гадаад найзууд ихтэй. Яг монголчууд дотроос би бас яг иймэрхүү юмар бас жирийн орлогыг арга нугалж олдог монголчуудыг бас мэднэ л дээ. Ер нь бол ингээд тэр чинь нэг өдрийн ажил хийгээл нэг $4,000 жишээ нэг Jibroqual гэдэг хэлдэг штэ зүгээр нэг хамны бизнестэй монголчууд өдрийн $4,000 үнэлгээтэй ажиллаж байна. Тэрний чинь нэг 501 барилгын материалтай явж байна. За багцнуудаа бол яг анх авцсан хүмүүс бол өөрлөх. Би бол нэг Kennerts-аас нэг 275,000-аар төрөсөлж исэн байдгийн нэлээд тэгээд яг ингээд 27,000-аар мэргэжлийн засвар хийхэд 117,000-аар жишээ нь байрны үнэлгээ өсөж байна гэх жишээний. Тэгээд 4,000-ын ажил хийж өгөөд тэр чинь нөгөө яг тэр барилгын материал ажлын тэр нөгөө багаж төхөөрөмжийн түрээсийн үнэ нь бол 1000 хүрэхгүй ингээд болчихж байгаа байхгүй юу. Тэгэхээр чи өдрийн 3,000-аар ингээд өөрийгөө цэлэнжүүлж болохоор байгаа байхгүй юу. Эсвэл бүр нарийн чадвартай одоо цахилгааны ч юм уу сангийн ажил хийдэг хүмүүс бол бүр өндөр авах байгаа. Цагийн $600 орлоготой ч юм уу тийм. Ийм боломжууд их сайтай байлээ. Тэгээд энэ төрлийн яг бизнес хийдэг хүмүүсийн сургалтнаас ойлгож авсан юм. Бид нар бол яг юмд мэдрэмжээр ханддаг болохоор буцаагаад нөгөө яг яагаад тэрийг би тийм үнэлгээтэй хийгдэж чадгаар байна, тэгж үнийг өсгөж чадгаар байна гэдгийг буцаагаад яг сурганы материал болох тал дээр жоохон
хайн хандаад исэн юм бэ ч юм уу. Ерөөсөө ингэж документлж үлдээдгүй юм байна гэдгээ бас би анзаарсан л та. Гэтэл одоо нэг юм заагаас сурцсан хүмүүс чинь шал өөр. Одоо жишээ нь засвар хийхдээ хүртэл ингээд light cosmetic те хөнгөн ингээд touch up төрлийн засвар бол нэг иймэрхүү за стандарт засвар бол нэг иймэрхүү за одоо люкс буюу монголоор нэг супер засвар хийх юм бол нэг иймэрхүү гэд бүгд ингээд нөгөө зааглаад ялгаад тэднийг ингээд хүмүүстэй ойлгуулахдаа ингээд их хөрхөн тайлбарлаад одоо жишээ нь чи ингээд house юм уу units байгаа бол нэг 300 мянгаар байр авлаа гэхэд зөвхөн 10% нь багтааж л засаа. Одоо ингээ 30 мянга дотор л над байраа засаа. Одоо апартмент гэвэл 7% нь буюу одоо 21 мянган доллар багтааж засаа. Тэгээд засварт оруулсан доллар болгон чинь 3 үржигдэж орлого болж орж ирэх хэвээр. Тэгэхээр 30 мянгаар засаад 90 мянгаар үнэлгээ өсгөөд 300 мянган байрыг 390 мянга болгох хэвээр. Ингэжээж чи ингээ бизнес чи ашигтай ажиллана ч юм уу. Иймэрхүү тооцоонууд нь их гайхамшигтай юм шиг санагдсан надад. Тэгээд тэр засвараа ихэнх нь одоо 3-7 хоногт за өсрөл 3 сарын дотор хийж гүйцэтгэж байгаа. Гэтэл энэ хооронд олж байгаа ашиг нь одоо зүгээр жирийн цалингаараа одоо орлого олдог хүмүүстэй харьцуулшгүй байгаа байхгүй юу? Тийм ээ тийм. Амар би бас тэр шоунуудаас үзэх дуртай. Өөрөө ч ер нь бас ингээд манай хүмүүстээр бас ингээд нэг хөрхөн тэрийг энийг хийчихье гэж бас нэг манай хүн чинь бас YouTube-ийн багшаар заалгаж агаад бэлтаа бас хөрхөн хийгээл бас ингээл өөрөө бас аюу хоббитай. Тэгэхээр аюу бас тэр flip house show их гоё санагддгийг оролцож үзье гэж бодсон боловч бас л их өсөр ажиллалаа бас бараг л ажиллаа хийгэнгээ хийхэд бол аюу л төвөгтэй л санагдсан. Тэгэхээр 100% дээр би ажиллаж хийж бол би тэрэн дээр нэг жишээ хэлээ. Одоо ингээд нэг маркетингийн ажил нэг жилийн 80 мянгаар хийдэг байсан нэг хүүхэн байгаа байхгүй юу? Channel 9 дээр. Тэрий барбер гээд өөрөө бүр тийм flipping одоо renovation for profit гэдэг page ажиллуулт юм бүр. Тэр жишээ нь анх нөгөө байр зассан чинь бүр тэр 80 мянган цалингийн хэд нуглахаар олоод тэгээ хоёр дахь renovation-аас бол бүр 300 эдэн мянга олоод тэгээд тэрнээс хойш ерөөсөө ажил хийхээ байгаа л зөвхөн тэр барыг ганцхан 2-3 жилдээ ганцхан renovation хийхэд л тэр юм чинь ажлынхаа цалин хэд нуглаад болчихсон байхгүй юу. Тэгээд тэр чигээрээ одоо Channel 8-тай гэрэлээд тэгээ өөрөө чинь бол дээд боловсруулахгүй тэгээ single mom хэрнээ self made millionaire буюу өөрөөрөө саятан болсон тийм хүүхэн байхгүй юу. Тэр нийт нь бас single mom байж таарад маш олон дүүнэрээ тийжээгээд тэр high school багт нь авчид ахлах ангиас нь сургуулиас нь гаргаад тэгээд дэлгүүрт ажиллаулаад хөрхөн амтныг тэгсэн чи одоо тэр хүүхэн чинь бүр яг амьдралын боловсролын хитэдээд одоо бидний нөгөө академик боловсролд цагаа зарцуулаад мөнгө өрөөд явж байгаа хооронд бүр тийм renovation-ы академи байгуулад тэгээ бүр жирийн цалин хэд нугалж саятан болох юм арга зааж өгдөг хүн болцоо урьдсан байгаа байхгүй юу. Гэтэл ихэнх хүмүүсийн ойлголтоор бол ингээд ялангуяа өрх толгойсон эмэгтэй гэдгийг жишээ нь маш их одоо монголчууд бол ялангуяа их нөгөө доогуур үнэлэмжтэй юмдаа түүртдэг хэцүү өмгөр хүн багтай ч юм уу нэг тийм буруу ойлгоод идэв гэтэл яг тэр баян оронд болохоор хамгийн эрх чөлөөтэй одоо мөнгөтэй л бол бүх сервис нь ингээ хөгжсөн газар чинь нэг юм сайн чаддаг байхад ерөөсөө юунаас ч хамаарлахгүй маш жаргалтай амьдрдаг. Одоо тэгэл бас заавал өөр хүний таалт нийцүүлж цагаа зохицуулах шаардлагагүй болчдөг юм. Арай өөр талаас нь ойлгох юм байна гэж би харсан гэсэн нэ. Тэгэд яг Австралид бас нэг яг монголчууд сайн ойлгохгүй гэж магадгүй. Яг юм их мөнгөтэй болсон хүмүүс яг тэр хайр майраа мөнгөтэй болохоос өмнө олж амжаагүй л бол мөнгөнд нь болоод байгаа мó өөрт нь болоод байгаа мó мэдхээ байгаад тэг хөрөнгөтний орон чинь тэр нөгөө хөрөнгө зөөрийг харж суудаг тэгээ зэндаа таарахгүй бол баг тэгээд мөнгөтэй хүмүүс чинь хүнтэй суухаасаа жоохон болгоомжлолтой болчтой юм шиг санагдсан. Яг монголоос ялгаад монголчууд чинь нэг хөрөнгө харгаач мэдээ мөнгөтэй гэж үтсэн гэсэн. Тийм ээж багтай тий. За ингээ ерөнхийдөө хоёулаас яриад авал аягүй ч их юм ярих юм шиг байна. Олонч
асуултууд ер нь үлдлээ. Тэгээд одоо яг танд энэ сүүлийн хормыг үлдээ асуугаагүй үлдээсэн бас ярих гэсэн зүйлээс ярьж амжааг бол ингээд сүүлийн асуултыг танд үлдээ. За би өөрөө нөгөө визний бизнес эхлэхдээ яг шалгуур багтаа болохоор ингээд яг оюутны визээр дамжуулж очиод ингээд ажил хийдэг хүмүүсийг нэлээд ихсгцэн чинь нөгөөдөл маань эргүүлээд ингээд Монголдо шилдэг боловсон хүчин байж байгаа. За гадаадд очиод ингээд амбицтай сурч боловсроод мундаг болоод эргүүлээд ингээд дэлхийн иргэн болоод ингээд эх орондоо ч хэрэгтэй мундаг болох юм баг гэсэн чинь ихэнх нь одоо нөгөө ялангуяа сүүлийн үед гарч ирсэн зуучлалын компаниуд анхнаас нь нөгөө сайн бэлтжиж зөв мэдээлэл өгч гаргаагүй ус бодлоод харлах үзэгдэл их гардаг болоод за харалтгүй маа гэхэд л ингээд нөгөө хар бор ажил хийж гацаад мэрэгчлээсээ олдоод нөгөө танилын сүлжээнээсээ хөндөөрөөд тэг нэг тийм хараад яг уу одоо 30-40 гарчгаар Монголд очиод дүүнрийнхээ доор удирдлагын дахиад шинээр эхлэх гэхээр болж өгдөггүй. Тэд нэг ийм сонирн байдалд ороод байгаа байхгүй юу? Тэг энийг би одоо арай өөр тавилтаа үзье гэж бодоод байгаа. Ягаад тэгэхээр өнөөдөр маань мянгаараа ингээд гадаадд очиод гадаадын эдийн засгийн эргэлтэнд ороод одоо эх орноос хол ингээд уулын амханда нөө Монголоос 18 дахин өндөр үнэлгээждэг цалин сайтай газар ингээд мөнгө олоод байгаа юм шиг хэрнээ. Одоо Сидней ялангуяа орлогын 59% нь буцаад туристэнд гараа авчдаг. Энийг эмгэхэд хажуу өрөөндөө хүн авдаг ч юм уу ингээд том хотууд бол байрны туристийн асуудал нэлээх байгаа шүү дээ. Тэгээд эднэрт нь би бас нэлээд шийдлүүд олоод ийм хөрөнгө оруулалтын фандинг групп байгуулад бөөнөрөө ингээд ажлын байр бий болгохгүй маа гэхдээ ядаж нөгөө энэ буруу урсгал руу яваад байгаа мөнгнүүдийг жоохон цэгцлээд нэг зөв урсгал руу нь оруулаад өөрсдөд нь буцааж наагаад за болж өгүүлдэр нэг шинээр гарсан проптик шийдлүүд дээ шүү дээ. Property технологийн шийдлүүд. Эний чинь австралчууд нь өөрсдөө ч биш дандаа нэг гадны лаглаг финтек нөхдүүд орж ирж ин хөгжүүлээд Австралийн үйл хөдлөлийн зах зээлээс буцаагаад ингээд маш ихээр нь 3 жилийн дотор 3 нугардаг 300% өсөлт өгдөг ийм гой шийдлүүд их босгодог болчиход байна. Энээс нь бас хоцрорлохгүй хэдүүлээ. Одоо нөө Монголдоо хараад байр машинтай болчоод тэг цаашаа яах вэ буцааж гацаад дахиад гадагшаа гаралтай биш ийм биш ингээ бизнес сэтгэлгээ хөрөнгө оруулалт сэтгэлгээгээ хөгжүүлээд одоо энэ Австралийн шиг ийм гой хөрөнгө оруулалтын зах зээлүүд нь хөгжсөн хууль дүрмэн сайхан тогтвортой тийм улс төртэй иймэрхүү зах зээлүүд рүү хэдүүлээ яг зөв системтэйгээр маш сайхан баг болж багийн тоглолцоо хийж ормоор юм шиг санагдаад байгаа байхгүй юу? Тэгээ энэ чиглэлээрээ би бас нэлээд ажлууд хийж байгаа. Тэг манай багт нэгдээд ямар ч гэсэн бүгдээрээ ингээд сайтнууд болох боломжтой. Ямар ч гэсэн төгрөгийн тэр бомтон болох бол нэг асуудал биш гэж харж байгаа. Ямар ч гэсэн ганцхан би өөрийн толгоогоор биш бас нэлээд нөгөө Австралид төгсөөд Австралийн засгийн газрын тэтгэлгээр төгсөөд ингээ Монголд бас хөрхөн янз янзаар амьдрах гал бизнес хийх гээл оролдоод яваа хүмүүс хүртэл ингээд энэ чинь ашигтайг нь мэдсэн. Одоо энэ гадагшаа глобал зах зээл рүү нэвтрэх гарцсан л нэгдчих юм бол Монголд бас энэ үйл хөдлөлийн мэрэгчлэтнүүд маш сайн бэлтгэгдэж байна. Их универсал хүмүүс болж гарч ирж байна. Эднэрийг бас гадаадын зах зээлүүд рүү ингээд гарц гүрн болоод тус болоод энэ их орондоо хэвтэнгээ глобал зах зээлээс орлогчдөг ийм гоё тийм урсгалууд нэмэе гэж бодод байгаа юм. Тэгээ энэ үйл ажиллагаанд маань нэмэгдээ дэмжээрээ. За адаглаад ингээд түрээс төлөнгөө тэртээ дөрвөн Австралийн үйл хөдлөлийн зах зээл дээр тоглолт хийж байгаа бусад Азийн улсуудын хөрөнгө оруулагч нарын аваад тавьсан байгаа байрнуудын л түрээс төлөөд байгаа шүү дээ бид нар ч. Тийм шүү дээ. Тэгээ энэ минийгээ жоохон талын чуулга буцаагаад өөрсдөө хөрөнгөлөл болгож бий болгоод одоо нэг 3-аас 5 жилээр амьдэрсэн монголчууд бол тэртээ дөрвөн ингээд Монголд байр байтугай авахар мөнгө ингээд түрээсэндээ өрцөн байгаа даа. Эннийхээ талын ядаж ингээд өөрсдийнхөө хадгаламж ч юм уу хөрөнгөлөл болгооч гэж уриалмаар байгаа байхгүй юу? Тийм боломж нь байгаа шүү. Тэгээд Австралид байр гэдэг пэйж рүү хандаарай гэж хэлмээр байна. Австрал байр гэсэн пэйж рүү хандъя. Би доогуур бас линкийг оруулаад тэгээ та бүхэн бас та бүхний хараагүй өнцгөөс бас харуулж өгсөн подкаст болсон байх гэж найдаж байна. За тэгээд Булган агштай баярлалаа. Ингээд энэ их ажил үйлсэнд ажлын амжилт хүсье. За баярлалаа.
За тэгээд Сидней хотоос булгамаа Мельбурн хотоос цаанаар холбогдлоо. Та бүхэндээ дараагийн дугаараар холбогдлоо баяртай. За баяртай бүгд амжилт. За баяртай.